дэлхийлөө ингээ гар усан онцгцоор та тийм 50-60 хүн өөх нь азаа үүсэх гэсэн. За тгийг англичууд амар тэмцэгч байлтдаг арт хүн байхгүй. Франц, Герман гэсэн. Цослоо дургаасаа байгаа тэр зүгээр унтцсан байгаа. Их Британд нэг шинэ ном гарч ирсэн. Яг гэх юм бол Reform UK Nigel Farage-ийн ном бүдүүлгээр хэлэхэд шахахгүй байна. Сул байна. Nigel Farage яг эр хүн биш. Яг маскулин бол биш. Шийдвэртхий бол биш. Холчгор. Генерал биш. Тэмцэгч биш. Байлдаг хүн биш. Хуйга зүгээд сэлмэ ирлээд байлдаан руу явдаг хүн биш байхгүй. Окей. Жүжигч. Окей. Тэгээд энэ шин нам саяхан намын дарга нэг ихтгэл тавьсан. Тэгээд зарим хүмүүс тэрэн дээр айгүй гоё edit хийж. Тэгээд энэ видео угаасаа monetization юусэн байхгүй сурчлага гарахгүй яагаад гэх юм бол энэ copyright дээр хөгжим янз бүрийн дүрс орж байгаа. Тэгээд энийг зүгээр хэдүүлэн хамт харцгаая. Тэгээд үтснийхэн дараа яг энэ ихтгэл дуусны дараа та нэг пауз дарчаарай заа. Тэгээд ерөөхдөө таадын дотор юу мэдрэгдэж байгаа юм бэ гэж зүгээр ингээд бодоо үзье. Тэгээд би өөрийнхөө санаа оногоо таатай хуваалцсан. I am now launching Restore Britain as a national political party. I have only ever been honest with the British people, and I will be straight with you now. What is necessary will be incredibly painful. The first priority is to control who comes to our country, and more importantly, who stays in our country. Restore Britain will not just stop mass immigration, we will reverse it. Britain is not just an economy. Britain is not just an idea. Britain is not just a passport. Britain is a nation. Britain is a people, our people. And Restore Britain will never allow that to be erased. Пауз дараа. Одоо орчуулаар найруулад өгч байгаа. I am now launching Restore Britain as a national political party. Их Британиг иргэн авчрах, аврах нам байгууллаа. Тэгээд улс даяар ерөөдөө бид надад сонгуульт дээр тэмцэхэр болно. I have only ever been honest with the British people. Би үргэлж Их Британий ард түмэнтэй өнөж байсан. And I will be straight with you now. Би одоо ч гэсэн таад шулуухан. Гарчин үнэгийг хэлээд өгч байгаа. What is necessary will be incredibly painful. Бидний хийх ёстой алхмууд амжилттай хэцүү байх болно. Энэ бол амархан биш ээ. Баялагын эзэн болно гэсэн бодлоо шахахгүй. The first priority is to control who comes to our country. Эхний шийдвэр хэдүүлэн гаргах ёстой шийдвэр. Манай улс руу хэн ирэх эрхтэй юм бэ? Шийдэх ёстой. More importantly, who stays in our country. Тэрнээс илүү чухал нь манай улсад хэн үлдэх эрхтэй юм бэ? Амьдрах эрхтэй. Restore Britain will not just stop mass immigration, we will reverse it. Restore Britain манай шинэ. Хууль бусаар мигрантуудын уурсгалыг зөвхөн зогсоохгүй. Бид нэр байдлын засна. Энд байхсгүй хүмүүсийг хөөгөө гаргана. Britain is not just an economy. Их Британи зүгээр нэг эдийн засаг биш ээ. Britain is not just an idea. Их Британи зүгээр нэг санаа, нэг idea. Толгойн дотор хөвдөг концепт бол биш ээ. Britain is not just a passport. Их Британи англи хүн байна гэдэг чинь Скотландын хүн байна. Wales-с гаралтай хүн зүгээр паспорт биш ээ. Үнэмлэх юусэн биш ээ. Britain is a nation. Britain is a people. Их Британи бол улс. Их Британи ард түмэн. Our people. And Бидний ард түмэн гэнэ.
Restore Britain will never allow that to be erased. Restore Britain наа. Тэр улс тэр ард түмэн устгах алга болохын хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Окей. Тэгээ энэ видео ягаад ийм амар нөлөөтэй амар гоё I am юу юм бэ гэх юм бол зүгээр энэ дундуур нь оруулсан клипүүдийг харчих. Тэгээ би тайлбарлая. now launching Restore Britain as a national political party. Ийм архитектур. За. Соёл, урлаг, taste, culture, боловсрал. I've only ever been honest with Британий цэргүүд Napoleonic Wars баха. Наполеонтой тэмцсэн. Наполеон ерөөхдөө Европыг тэрчтэй эзлэх гэж үзсэн. Хэн тэмцсэн бэ гэх юм бол Их Британи тэмцсэн. Оросуудтай хамт. За. Хэдэн зуун мянган хүнээс орсон. Европыг ерөөхдөө аварсан гэж хэлж болно. За. Тэ амар хүчтэй. Дэлхийг эзэлдэг байсан. The British Empire. Их Британи их гүрэн. Тэ. Капитализмыг ингээд нэвтрүүлсэн. Хууль, засаглал, шүүх, хүний эрхийг дэлхийд даяар нэвтрүүлсэн. Тэрний өмнө юу байсан бэ гэх юм бол нэг Замбраагүй хаан вант улсууд байсан шүү дээ. Тэ? Шүүх хурал дэлхийд байхгүй байсан заяа. Тэ? Их Британичууд тэрийг экспортлсон. Мөнгө, банк, эдийн засаг, 8 худалдаа, хувийн өмч, гэрчлэгээ. Окей. Энийг бүгднийг нь ерөөхдөө үндсэн хууль. За юу. Засгийн газрын эрх үүрэг. Тэ. Хуулийн байгууллагууд цагдаа үндсэн хууль гэх мэт шин. Тэ. Magna Carta гэд сонсч ирсэн юм бол та энийг амар сайн мэднэ. British people, and I will be straight with you now. Тэгээд сая Ажинкуу байлтаа. Тэгээд Их Британи, Франц хоорондоо зөндөө байлтарч ирсэн. Тэгэл ер нь бол зэвсэгт хүчин, инновац, тэ. Дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн хинтээ тэмцсэн бэ гэх юм бол германчуудтай тэмцсэн, гитлертэй What is тэмцсэн. necessary? Яг хөл бөмбөг соёл спорт гэж юм. Тэгээ энийг үзэх юм бол нөгөө chivalry тэ хоёртой баатар хаан тэ нөгөө Camelot, Merlin, Richard the Lionheart, банк компани дүрм гэрчлэгээ. Окей. Тэр чартер хөрөнгийн бирж хувьцаа энэ бүгдийг нэвтрүүлсэн байх юм бол англичууд Will be incredibly painful. тэгээ одоо энэ Camelot нөө Их Британи, Английн одоо үндсэн одоо сүнс гэх юм уу та. Тэ. Германых бол нөгөө Siegfried of Xanten Nibelungenlied гэж хэлж болно. Их Британих бол нөгөө тий King Arthur, Knights of the Round Table, Merlin, Holy Grail гэх мэтчлэн. Монголынх бол нөгөө тий нууц товчоо гэх мэтчлэн. Тий. The first За тэгээд ер нь бол Америк колоничлсан. Тэндээ бас ерөөхдөө тэр засаглалыг ингээд нэвтрүүлсэн. Эрх чөлөө, шашингийн эрх чөлөө, боолчлыг зогсоосон. Ерөөхдөө суурийн хин тавьсан байх юм бол англичууд тавьсан. Африк цэгцэлсэн. Африк одоо буцаага зэрлэг болж байгаа шүү дээ. priority is to control who comes to our country, and more Одоо Скандинавим оруулж ин л та жоохон буруу. Гэхдээ жоохон Норман, Францаас, Норвег, Скандинав, Швед гаралтай хүмүүс Их Британд бол байгаа. importantly, who stays in our country. Restore Britain will not just stop mass immigration, we will reverse it. Энэ Скотландын тэмцэл Robert the Bruce тэ нөгөө Braveheart кино үзсэн бол William Wallace-ийн дараа Скотландын төлөө тэмцээд Английн хааныг ерөөхдөө ялаад тэгээд The Stuart удмыг ингээд ерөөхдөө үүсгэсэн. Тэгэл айгуу сонирхолтой Robert the Bruce-ийн удам дараа нь тэр Stuart-ууд хаан ширээн дээр суухаар болсон шүү дээ. Англи ерөөхдөө айгуу сонирхолтой түүх. Netflix дээр кино байгаа тэ. Isaac Newton, Charles Darwin, evolution, geometry, mathematics, physics. Тэр нөгөө луужин дэлхий ингээд усан онгоцоор тойрох аюулгүй бүгдийг Их Британи гэсэн.
Тэгээд энэ таад нэг харж байгаа бол яг нь Knights Templar л да нөгөө шашны дайн 1 2 3 дахь crusade англичууд бас ерөөхдөө муслимын эсрэг өмнө хамт байлцсан. Муслимчууд ерөөхдөө Европыг тэр чиг эзлэх шахсан, авах гэж шахсан Испанийг тий бүр Виена хот хүртэл ингээд яасан шүү дээ. Тэгэл ер нь бол Кристийн шашин дайн зарлаад тэгээд ерөөхдөө өөрийнхөө амнасаа хамгаалаад тэгээд ялч гарч ирсэн. Тэгээд тиймхүү адилхан хэцүү болно гэж байна. Үнэн баг. Тэ төмөр зам аж үйлдвэрлэлийн хувьсгал нүрс ашиглах мотор автомашин тэгээд ингэ байлдаа лөө дайрдаг эр хүн тэнд бараг үлдэг баха одоо. Шинэ гарч ирэх хэрэгтэй байхгүй. Би үхэж магадгүй. Гэхдээ би тэмцсэн. Үхэх магадлал магадгүй 50-50. Гэхдээ улсынхаа төлөө, шашныхаа төлөө, ард иргэдийнхаа төлөө, ард түмнийхаа төлөө, улсынхаа төлөө би одоо байлтнаа тэмцснэ. Үхсэн ч яа. Одоо тиймэрхүү хүмүүс одоо баг зэрэг багаар ингээ гарч ирнэ. Тэгэл өвчтөрөөс илжсэн тий хүчтэй хүмүүс сайхан цаг үе авчирдаг. Тий сайхан цаг үе суг хүмүүсийг гаргаж ирдэг. Суг хүмүүс одоо яг Keir Starmer тий Kaja Kallas, Ursula von der Leyen, Friedrich Merz гэх мэт чинь амар суг цаг үе авчирдаг. Тэгээ одоо эднэр бүгд одоо энэ шинэ үеийн зураг л та эднэр зүгээр ингээ жүжиглж байгаа заяа. Яг жинхнээсээ биш энэ зүгээр костюм. Энэ зүгээр костюм. Тэгээд Их Британь хизээ буцаагаад сэрж ирэх юм бэ гэх юм бол энэ костюм болоод ирэх юм бол Их Британчууд сэрээд ирнэ. Гэхдээ сэрэлт эхэлж байгаа. Тэгээд юунаас болж эхэлж байгаа юм бэ? Яагаад ерөөхдөө Их Британд итгэх боломж байгаа юм бэ гэх юм бол түүхийг харж болно. Ямар хүчлээ хийсэн бэ? Цусан дотор байгаа байхгүй юу? Тэгээд англичууд амар тэмцэгч байлтдаг ард түмэн байхгүй юу? Франц, Герман цусан дотор угаасаа байгаа тэр зүгээр унтцсан байгаа. Тэгээд одоогийн хэцүү үе тий хүчтэй хүмүүсийг авчирч байгаа байхгүй юу? Энэ зураг бол амар тий. Хайрынхаа төлөө, бүсгүйчүүдийнхаа төлөө, ээжийнхаа төлөө, охин дүүгийнхаа төлөө, эхнэрийнхаа төлөө ингээд хуйгаа тий зүгээд амиа зөөлөсөд бэлэн баатар ингээд байлнаалаа явдаг. Britain is not just an economy. Britain is not just an idea. Арслан. Өөрхөн юу шүү дээ түр дээр. Britain is not. Нэг жүжигчин л да. Гэтэ иймэрхүү төрлийн хүмүүс байсан байхгүй. Үүдөөс нь их буу, жад, сэлэн, дайсан, үхэл хойд амьдрал байгаа мó юм уу. Тэгсэн юм ингээд нэг нэгээр ингээд нэгтцэн ингээд дайрч байгаа. Not just a passport. Britain is a nation. Britain is нэгдүгээр дэлхийн нэгдүгээр дай. The people, our people. Одоогийн залуучууд байлтанд явахгүй шүү дээ. And restore Britain. Тэг ингээд дэлхий лөө ингээ гар усан онгоцоор гар та тийм 50 60 хүн үхэн. Тэг азаа үүсэх гэсэн. За тгийгэл. We'll never allow that to be erased. Гоё видео. Bye.